дипломын тавьсан байгаа. Одоогоос 13.8 тэрбум жилийн өмнө эсрэлтээс орчлын ертөнцийн эсрэлтээс 400 сая жилийн дараа анхны од үүссэн байгаа. Заавал нь болохоор Марс ихтэй хий болов плазмаас тогтдог. Од оддын бүгнээр тэдгээр оршингүй орчны нийтлэл галактик буюу одны ай гэж нэрлэдэг юм. Одоо эсрэлтээс одын ай үүсэл манай галактикийн төвөөрөө одын ай хэдэн зуун метр тооцох галактик байдаг. Манай нарны аймгийн янз бүрийн гэрэлтэл өнгөтэй хэдэн тэрбум одыг бүтээсэн агуй одны болон тэнгэрийн занц буй сүүн замын бүрэлдэхүүн багтдаг. Манай галактикийн төв хэсгээр хүмүүстүүд түүний төрөнд угалдсан хэсэгтээ маш олон тооны одод одын бүгнэрэлтэй тэдгээрийн гэрэлтэлтний ангууд цаашдаа үүнийг бид тэнгэрийн занц гэж нэрлэдэг. Манай галактик 200-аас 400 тэрбум орчим одтой байгаа. НАТО харин систем рүү шилжээ. НАТО харин системийг хамгийн анх төвшөөрсөн Коперник гэх хүн үзэж биелсэн байгаа. НАТО харин систем маань 4.5 тэрбум жилийн өмнө асар том хий тоосны үүднээс бүрэлдэхүүн бий болсон. Нар үүсний дараагаар үлсэн хий тооснууд нарын тойрны тооцоо дээр ирэх хоорондоо бүрэлдэхүүн бие татныг бариудыг үүсгэсэн байна. Бариудын нарын тойрон замаар бараг нэг автобус дээр оршдог. Нарны галактикийн төвд тойрон 280 км/сек хурдтайгаар хөлөд 200 сая жилийн дотор нэг удаа бүтээлдэг. Нарны аймгийн нийт массын 99.8%-ийг нар эзэж 0.2% гаригуудад хуваагддаг. Нарны аймгийн гаригуудын физик шинжээр дэлхийдээ өсөлтөөр болох өрсөлдөх гаригууд хөдөлгөөнийхэн замын байдлаар өсөлт хурд гаригууд харин ийм болон аврах гаригууд гэж амьдардаг. Хөдөлгөөнийхэн замын байдлаар фотон буюу гадаад бэлдийн гариг гэж амьдардаг. Дэлхийдээ төстэй гаригууд нь бууд суугуул дэлхийн ангарах гэсэн гаригууд ордог. Аврах гаригуудтай бахас, санчир, тэнгэрийн далайн гэсэн гаригууд ордог байна. Хотод буюу доод гаригууд нь дэлхийгээс дотоошоо байрлах гариг болон бууд суугуул гэсэн гариг ордог. Гадаад буюу дээд гаригт нь ангарах бахас, санчир, тэнгэрийн далайн гэсэн гаригууд ордог. Наадад нарны ангид төс бүрсэн салхаж үзээ. Плазм төлөвөнд орших халуун хий бөмбөлтөд биднийг бид нар гэж нэрлэдэг. Ойролцоогоор 4.5 тэрбум гаруй жилийн настай агаар манлын дотор нь гэрэл квантад өнгөнд квантад нарны төвсөн 3 давхар хувааж үздэг. Нарны диаметрийн хэмжээгээр дэлхийгээс 100 хэлбэр алдаргын давхар дэлхийгээс 11 метрийн марк байдаг байна. Нартай хамгийн ойрхон орших гариг бол бууд гариг 4878 км диаметртэй. Нарны аймгийн хамгийн жижиг гариг Маранхийн дагуул болох сарнаас өвөлгөлэг том. Нарын 88 хоног нэг удаа 100 цамаар тойрдог. Хийгээс татагшоон байдаг учраас шөнөөрөө идэх боломжгүй. Зөвхөн өөрөөр хэлбэл бүрдийн болов уу нэгэн аягийн дагуу баггүй хугацаанд ажилладаг. Өөрийн гэсэн дагуул өндөр салхилсан. Настай хөлтөд нарны төлөвлөлт хүртдэг байна. Нарны аймгийн 2 дахь гариг. Бид нэр өглөө нар мандам нороо нар зарсны дараа тэнгэрийн хаяг гэрэлтэж харагддаг болохоор өөрийн цалмын буюу хүчин гелан гэж нэрлэдэг энэхүү гариг бол цугур гариг байна. Цагийн зүйн дагуу нэглэж тойрч ирдэг цор ганц гариг дагуулгүй соронцоо оронгүй дэлхийн өдөрлөд нээсэн салхилдаг өдөр шөнө тэнцүү галтуул их байгаа агаар манлын их хувийн нүүрсчдийг хийцэлдэг. Манай нарны аймгийн 3 дахь гариг хорийн ганц ажиллалтай гэсэн дэлхийн гариг. Нар дэлхийн хоёрын хоорондох зай 150 сая км, хоногийн хөдөлгөөн буюу нийлхээ ирэх хугацаа 23 цаг 56 минут нийлхээний удаа бүтээрэгдэг бол нарын 365-аар нэг бүтэн тойрч ирдэг. Ухмаасын нэг хувийг сарснаас 65% маань 34% цөм үзэлдэг. Хөрс зус агаар гэсэн 3 мандалтай байна. Наран талаас дөрөвт байрлах гариг буюу улаануудын гариг гэж нэрлэдэг энэхүү гариг бол ангараг гариг. Хэмжээгээр дэлхийгээс 2 дахин бага хоногийн хөдөлгөөн буюу дэлхийн ирэх хугацаа дэлхийдээ ойролцоогоор 24 цаг 37 минут төрсөн.
Манай нарны аймгийн хамгийн том гариг болох Орхон сайд гариг. Хэмжээгээр дэлхийгээс 11 дахин масаараа 318 дахин энэхүү аврах гариг нь өөрийн тэмцээн маш хурдан тойрч ирдэг. Нарнаас боловсрол өдөртөө өөрчлөлт хамаарсан төлөвлөрийн өөрчлөлт байдаггүй. Нийт 95 дагуултай. Гаригийн онцлог нь түүний том удаан тод байдаг. Толгон нь 2 км хэмжээтэй. Толгон цагийн зууны эсрэг хийдэг их хурдтай байдаг байна. Нарны аймгийн 2 дахь том гариг хэмжээгээр Орхон сайд гаригийн дараагаар үрдэг энэхүү гариг бол Санжир гариг. Мянга орчим километрийн зузаан агаар мандалтай хүчтэй соронзон оронтой хамгийн олон дагуул буй одоогоор 146 дагуул одоогоорыг альбиасны нэршилтэйгээр 100 гаруй дагуултад нутгаар нэршилэг өгдөг. Нийт 200 гаруй дагуултай байгаа. За одоо та маань Санжир түүнийг төрсөн BBS-д тусгаарласан 7 цагирхан бүслүүрийг харж энэхүү цагирхан бүслүүрийг анх 18 дугаар зуунд Галилей Гүнсэр нисэн сошиогоо маш олон эрдэмтэд судалсан байдаг. Эквадорын орчмын хатгаа бүслүүрийн бидэнд 2 бүрхэн малгай нийлүүлсэн юм шиг харагддаг. За гаригийн бүслүүрний эхний нь 1-1.5 км дээдэг бол их өргөн байдаг байна. 95% нь мөс, үлдсэн хэсэг нь металл, чулуулгаас бүтдэг байгаа. За бид нар дэлгээр харж байгаа ихэнх зүйлүүдийн дугуй дандаа бүснүүд харагдаж гэсэн үлдсэн хэсэг нь металл, чулуулгаас бүтдэг байна. Сэний таарах юм шүү дээ. Улаас хат ямар тулын юм. Санжир гариг маань ерөнхийдөө нарны аймгийн гаригуудын дотроос хамгийн гоёмсог харагддаг гариг нь түүний 2 туйл орчигдсон буюу энэ 2 хэсэгт нь туйлын төвийн ажиглагддаг. Энэ нь болохоор нарнаас ирж цэмент хүмүүс түүний хийн албан молекулуудыг бөмбөгдөг өнөөс чинь туйлын туяалан тэгээд цагиргалан туяарч харагддаг байгаа. Хадаас хахад ийм нэмгээ энэ 1-1.5 км-оор ийшээ юм өргөн BBS-д тусгаарласан 7 цагирхан бүслүүртэй гариг байна. Дараагийн гариг нь болохоор Тэнгэрийн ван гариг. Үүний энэхүү гариг нь болохоор математик тодорхой нээсэн гариг гэж үздэг. Өөртөө 4 дэлхийг батаа хөвдөг учраас аврах гэхээс тооцогддог. Эквадорын хамтгаа нарын тойрон гэдэг замын хамтгаа бараг перпендикуляр учраас сүүлийн өдөр шөнө маш удаан үргэлжилдэг. 1977 онд Voyager үлдэх цагиргатай улгыг илрүүлсэн байдаг. Цагирга нь 50 м өргөнтэй 10 км орчим зузаатай хэд хэдэн цагиргатай. Гэтэ Санжир гаригийн цагиргыг болох юм сэрэг учраас харагддаг байна. Хамгийн сүүлийн гариг буюу 8 дахь гариг, Алдайван гариг, хэмжээгээр Тэнгэрийн ван гаригтай ойролцоод амнаас асгагдсан зайд оршдог учраас их том багаадаг. Нарыг 164 жилд нэг удаа тойрдог. Нийт 14 дагуултай дуранд хөхөнгөтэй гэрэлтэж харагддаг байна. За өнөөдөр 17 дугаар сарын 6 бидний тоолны шиний 18-ны өдөр өнөөдөр нар 7 цаг 26 минут мандат 18 цаг 36 минут нар жаргахаараа одоо та бүхэн маань Улаанбаатарын цэгээс энэ цагийн байдлаар Тэнгэрийг харж байна гэсэн. Бид нар жаргасны дараагаар шөнийн тэнгэртэй боддоод 5806 орчим модыг шөнийн энгийнүүдээр харах боломжтой. Таргуул шөнийн тэнгэрт маш олон модод ярилцсан харагддаг. Эртний хүмүүс энгээр олдыг ялгаж тарихын тулд өөр хоорондоо оршин боддог бүлэг болон хуваагаад тус бүрдэн отны орд гэж нэрлэгдсэн байна. 1922 онд олон улсын астрономийн холбооноос нэлийн бөмбөртөөр хэд хязгаар тогтоогоод Тэнгэрийн бөмбөрцгийг 88 отны орд болох хуваасан байдаг. Эндээс Тэнгэрийн хойд хагасдаг 31, өмнөд хагас 46, үлдсэн 11 нь Тэнгэрийн экватор орчимд оршдог байна. За одны ордуудын байрлал Тэнгэрийн хаяг ертөнцийн зөв чигтээ харьцуулан үзэхэд ямар тасралтын өөрчлөлтөж байдаг. Энэ нь дэлхийн эргэлэг тэмдэг орбитын хавцаатаа 23.6 орчим градус үүсгэхтэй холбоотой. За манай дэлхийн тэмдгээрээ нэг цаг 15 градусаар зүүнээс баруун тийш шилжилт хийдэг байна. За одоо манай дэлхийн дагуул болох сарлуур шилжин. За дэлхийн гариг маань цор ганц дагуултай. Манай нарны аймгийн бидэнд хамгийн ойрхон оршдог гэсэн цар байна. Сар нь
харагддаггүй, дууны толгойд харагддаггүй намгүй мэргэс сарны өөрийн тэнхилгээ гэдэг хугацаанд дэлхийн тойрон гэдэг хугацаанд адилхан байдаг учраас сарны цаатлын газар бидэнд харагдахгүй. Сар дэлхийн хоёрын хоорондох зайд 384 400 км, хоногийн өдгөө нь 29.5 хоног тэнхилгээ нэг удаа бүтээлдэг. Сарны бидэнд харагдах талын 3.2 орчим хувийг уул нуруу эзэлдэг. Үүнийгээ дэлхий дээрх том уул нурууны нэрээр нэрлэсэн байдаг. Айл Кавказ гэх мэтээр хамгийн өндөр уул гэхэд 9 км өндөртэй байдаг юм. I believe that this nation should commit itself to achieving the goal before this decade is out of landing a man on the moon and returning him safely to the earth. 1960 No оны single 7 space сарын project in this period 16-нд will be more impressive About to mankind or more 3 important өдрийн for the long-range exploration of space. Атгаас 3 багийн гишүүний маань болохоор 2 сарын дээр газар сар дээрээс дийж явчихсан. In 1961, John F. Kennedy set the goal to send a human to the moon. Сарны тойрог замын дагуу мэдээллийг хэрүү ихээ хөрөг даалгавар хөөсөн байдаг. Сар дээр энэ бараа эсүүдийн дээр үеэс Discover the story of how we did Монголчууд it. саруул тэнгис, амгалан тэнгис, шуурган тэнгис, сурын тэнгис гэдэг нэрээр ирсэн байдаг. Тус багийн гишүүдийн болохоор энэ амгалан тэнгис гэдэг хүү газар газарсан байна. Хамгийн анх Нийл Армстронг гэдэг нь сар дээр газарсан бол үүний дараа 15 минутын дараагаар Эдуард Малмын дараагийн хэсэгт гарсан байдаг. Сармаа нэмэгдээ дэлхийд хамгийн ойрхон онцлог учраас сансын үлгэр төсөлтэй шууд сурлах боломжтой. Татах хүчин дэлхийг бодлого 6 дахин суулдаг. Тус хоёр багийн гишүүдийн сар дээрээс 25 км дээжийг дэлхийд авчирсан байна. Туйлын дээгээд үзүүлээд тань. Одоо ингээд сансрын стайл, сансрын хөлөг дотроос туйлын дээг авах юм бол туйлын дээг маань ингэж ажиглагддаг байна. Туйлын дээг гэж юу вэ гэхээр нар маань 3 агаар мандалтай гэсэн. Хамгийн гадна талын агаар мандал бол нарны титэм гэж нэрлэгддэг. Тэрхүү нарны титмийн маш шилжлээс цэник ихтэй бөмбөс дэлхийн соронзон орнтой харилцан үйлчлэлийн улмаас үүсдэг үзэгдэл. Өөрөөр хэлбэл нарнаас ирж цэник бөмбөс дэлхийн орчмыг орон зайд хөдлөх, хөдөлгөөн, энерги, мас, цахилгаан цэнгээс хамаарат олон янзын хэлбэр төрс хөдөлгөөн өмгөний өөрчлөлтөс бий болдог байна. Түүнийг төл орчмын агаар мандал төрөл бүрийн бодлыг хэлдэг үзэгдэл. Хойд одоо өмнөд төрлийн үеийн болохоор цэник хэсгүүдийн урсгалуудыг төлөвлөлт хийдэг. Дэлхийн соронзон орнтой холбоотойгоо дэлхийн соронзон орнтой холбоотой манай Монгол улсад харагдахгүй байгаа туйлын төвийн их хөрөнгөний 60 градусаас хөлбөмбөг үүсгэх хавар хатнаа байдаг. Манай Монгол улсын хувьд орчмын 51 градусын үргэлж өсдөг байна. Дэлхийн ерөнхийд бол соронзонтой байх 10 градусаар дүүрдэг. Өөрөөр хойд Америкийн нутгаар бийдэж байгаа эсрэг талтай маш их доод өргөн нутгууд харагдах болсон багсаар энэ эсрэгнээ хойд Америкийн доод өргөн оршин нутгууд харагдах багсаар улам ихсэж байгаа. Адлигээс гадна өөр бусад гаригууд дээр мөн туйлын төв ажиглагддаг. Бахас байдлыг болон санжир гаригууд дээр туйлын төв ажиглагддаг байна. Одоо одны ордын талаар мэдээлээ. Манай галакт маань 200-аас 400 тэрбум орчим модтой. Бид нэр шөнийн тэнгэр 5800-аас 6000 орчим модыг шөнийн энгийнүүдээр харах боломжтой. Тэгвэл бидний сайн мэддэг олтоос энэчнээс ямар одод харагдаж байна? Ингээд харж байна уу? Энэ харагдсан энэ нэг саран загтмаа энэ сар зүйлийг болохоор сүүн зам нэрэлдэг.
манай галактикийн хөндлөн хотод маш олон оддын бөөгнөрөөр цайр шарагдаж буй үзэгдэх тэнгэрийн зам буй сүүн зам гэж нэрлэдэг. За тэгвэл сүүн замын дагуу хүн 5 од гэж байрладаг. Энэ дээр харагдсан W хэлбэрийн одод байна. Үүний баталгаа 5 од гэдэг. За хүн 5 од маань ойр орчмынхоо одтой нийлүүлээд Кассипия гэдэг одны одыг үүсгэдэг байгаа. За тэгвэл энэ сүүн замын дагуу мөнгөний одны од гэж байрладаг. За энэ хүнээс үүд ийшээ